Монгол улсын иргэд банкны зээлэнд улс орон бондын өрн дунчгаад байна. Их орнон өрийн сүлжээнээс гаргаж, иргэдийн аз жаргалтай амьдруулж өгөхийг Төв аймгийн Баянжиргал сумын иргэд улсын хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нэр дэвшигч Мэ гомбын энх болдод захиж байлаа. Гадаад өөр одоо чухам Монгол улсын хэмжээнд ямар өөр байгаа. Хэдийн хэмжээний өөр байгаа юм бэ яг одоо. Энэ өрийг хэрвээ Монгол ардын нам засаг барихаар гарч ирэх юм бол яаж одоо энэ өрийг дарах ийм бодлого барьж байгаа. Манай өр бол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 183%-тэй тэнцсэн. Гадаадын одоо энэ судалгаа хийдэг эдийн засгийн үнэлэлт дүгнэлт өгдөг энэ байгууллага агентлагууд бол дэлхий дээр өрөөсөө болж аюулд учирч магадгүй улс орны тоонд 2 дугаарт Монголыг өчөж байгаа шүү дээ. 2 дугаарт нь. Ийм учраас бид нар ялж энийг шалгаж, тогтоож тэгээд улс орноо өргүү болгож ард түмний нуруунд дээр байгаа энэ зовлонг гэтлэх ёстой л гэж үзээд байгаа юм.